За сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр юу хийх чинь вэ гэвэл солонгос хэл заах чагаа. За би ер нь бол нэг иймэрхүү төрлийн солонгос хэл заах юмсан гэж зөндөө их боддог байсан. Олон жилийн өмнөөс бодож исэн. Энэ юу вэ гэхээр оюутнуудад зориулсан солонгос хэлний хичээлүүд танхимын болон онлайн ингээ маш ихэд байдаг. Эсвэл нөгөө TOEFL-ыг дээшлүүлэх гэж байгаа, тест солонгос хэлийг дээшлүүлэх гэж байгаа хүмүүс зориулсан TOEFL ангууд гэж бас маш ихээр байдаг аа. За гэвч яг ингээд одоо ирээд ажиллах гэж байгаа ч юм уу те. Одоо заавал яг ингээд номын дуугийн сонсоод сургуульд нь сураад системтэйгээр эмх цэгцтэйгээр те одоо жишээ нь үсгийг бичиж ч гэсэн яг ингээд зурлагаа зөв зурж сурах ч юм уу те. Ийм шаардлагагүй. За тэгээд үзэг харандаа тэмдэг бал тэ самбар гэд нэг иймэрхүү өгнүүд цээжлэх шаардлагагүй зарим нэг хүмүүс байна штэ тэ. Тэгэхээр энэ хүмүүст зориулаад хөнгөн ингээд амьдралд хэрэгтэй, амьдралд ойр солонгос хэлийг заах юмсан гэж их ер нь бодож өгдөг. Яг бол солонгос хэл чинь хүндэтгэлийн яриа гэж байдаг. Хүндэтгэлийн дүрм, хүндэтгэлийн хэлбэр буюу энгийн ярианых гэж бас байдаг. Тэгэхээр одоо дөнгөж манайхан тэр дундаа нэг 3 сараар ирээл ажил хийж байгаа л явах зорилготой ч юм уу эсвэл бүр ингээд энэ дээрээ харалцсан. Тэг сайн ярьж чадахгүй хүмүүс маш их байдаг. Тэгээд би тийм хүмүүстэй ч гэсэн зөндөө их ажиллаж байгаад миний яг анхаарсан юм юу юм гэхээр олж харсан юм юу юм гэхээр нэг тийм амир дүрмээр ч юм уу те эсвэл одоо юу хүндэтгэлээр заавал ингээд нэг тийм гоё цэвэрхэн зөв дуудлагатай ингэж ярихаас илүүтэйгээр өнөөдөр яг өөрийгөө ойлгуулж байгаа тэр хамт ажиллаж байгаа солонгосыгоо хэлж байгааг ойлгох хэмжээний ингээд одоо хар яриагаар сурна гэж ярьдээ шүү дээ. Иймэрхүү юм бас айгүй хэрэгтэй юм шиг надад санагдсан баггүй юу? Тэгэхээр одоо дөнгөж нэг одоо юу гэдэг энийг хийж болохгүй байна, энийг яаж хийх вэ ч юм уу, дараа наашаа ирээд энийг хараад өгөөч, энэний зургийн дараараа энэ ингээ өвдөрцөн байсан шүү ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудаа хэлж сурах нь ингээд илүү юм юу болчиход байгаа байхгүй одоо бараг зорилго нь болчиход байгаа байхгүй. Тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр би тийм хүмүүст зориулаад олон цагийн биш гэсэндээ тодорхой ингээд өөрийнхөө л яг нэг ингээд санаж байгаа гарч гэдэг юм уу юу гэдэг иймэрхүү хичээл орё гэж бодоод идэгсэн байхгүй. Тэгээд өнөөдрөөс эхлэхэд би ийм самбар худалдаж авсан байна. За тэгээ хэдүүлээ хичээлд орё. За ер нь бол солонгосыг зорж байгаа тий 3 сараач бай. Эсвэл ирээд шууд харалч энэ гэсэн хүмүүс байж төвчтэй амьдрал хэмжээ яах вэ? Тэгэхээр тийм хүмүүстэй хандаж би юу хэлэх гээд байна. Тэгэхээр хамгийн дөрөнд төсөө сурчих. Уншаад сурчих. Тэгэх юм бол энд ирээд одоо тийм Монголоос ирэл ямар шил мэдгүй хүн Монголоос ирэл маргааш нөгөөдөрхөө ажил болоод өгөөч гэдэг багхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүст юу тулгарх вэ? Би тэр хүмүүсийн дэл дагуулаад явахгүй штий. Хэцүү. Тэгэхээр метронд суух шаардлагатай болдог байхгүй. Хаягаар нь шууд очих хэрэг гарна. Эсвэл бол тэр метроны буудлын дээр тетэн цагт уулзъя гэдэг ингээд метрогоор яваад сурах хэрэгтэй. Метрогоор явж сурахын тулд солонгос үсгээ чийжилсэн те ингээд хараад уншаад тэр яг гэж энэ яг гэж гээд ингээд сурчих юм бол илүү хэлбэр байдаг. Яг гоо англи хэл дээр ч гэсэн байдаг л да. Гэхдээ солонгосоор яг хараад явах юм бол надад талаа амар байдаг байхгүй юу? Яг тэгэхээр англи галхиг нь айгүй хэцүү. Сонин галхилдаг байхгүй. Тэгэхээр надад бол жоохон төвөгтэй санагдаад тийм. Тэгэхээр та одоо юу гэдэг хамаагүй мэдхгүй байж болно те энэ үг юу гэж байгаа одоо юу гэдэг хоол гэдэг юу гэдэг өтрийн хоол гэдэг юу гэдэг мэдхгүй байж болно. Ядаж үсгээ сураад за тэр самбуу яг тэр хүрээдэг гэхэд самбуу яг энэ ингээд пад дараал тэр яг дээрээ яваад очих жишээ нэ те одоо яг гэдэг метроны буудлыг хэлж байгаа ах шүү. Тэгээд яг тэр метроныхоо буудлын дээр яваад очдог. Ингээд чаддаг болчих юм бол бүр ингээд маш амар. Тэгээд ажил гарахад ч гэсэн хэлбэр байдаг байхгүй юу? За. Солонгос хэл маань нийт 40 хэсэгтэй. 21 гүйвлэгчтэй, 19 хишигтэй. Тийм лүү. Сольж хэлээд байна уу би? Бас ганц нэг тэмдэглэж авцсан. За тийм 21 гүйвлэгчтэй, 19 үсэгтэй. За энэ тоо мууч яг хамаагүй ихтэй яг нэг жоохон тийм
ядч хэд үсгтэй юм гэдэг бас мэдчих зүгээр шүү дээ. За тэгээ хэдүүлээ эхнээс нь үсгээ үзэж эхлэе. За энэ бол я. Ер нь бол одоо солонгос хэл чинь дандаа зурлагаас бүтэн шүү дээ. Тэгээд одоо дээрээс доошоо зүүнээс баруун тишээ гэсэн дагалын дагуу сурна шүү заяа. Тэгж бичдэг шүү угаасаа. Энэ я ю 근데 조금 толгой ирэх юм нь хоёр төрлийн и байдаг шүү. За нэг нь ийм зүгээр ингээ, нөгөөх нь ой гэж хэлнэ. Ерөнхийдөө монголоор бол 61 и ой гэж дуудаад байдаг шүү дээ. Тэрнтэй төстэй гэсэн. Нэмэгдээд битүү буюу задгаа гэсэн хоёр байгаа. Мөн битүү болон задгаа гэсэн хоёр төрлийн байгаа. Энэ бол одоо дуудлагын хувьд ялгаа байхгүй заяа. Тэгээд үгэнд орсноор л ингээд уншаа явчихна. Дуудлага өгөхт ялгаагүй учраас санаа зовох юм юусоо байхгүй. Зүгээр л гэл явчих шүү за. За энэ дээр нэмээд одоо хос ихшиг үзье. Хос ихшигэн дээр буугийн ууч нь 3 ихшигтэй нийлж хос ихшиг бүтээн. А2 нийлээд вагална. E2 нийлээд V болно. E2 нийлээд V болно шүү за. За үүн дээр нэмээд дахиад 3 төрлийн 3 хэсэгтэй нийлж хос ихшиг бүтээн. A2 нийлээд V болно. Задгаа E2 нийлээд V болно. E2 нийлээд V болчихсон. За үүндээ нэмээд нөгөө нэг хөвтэй босоо E2 чинь нийлээд E болно шүү. За бас ерөнхийдөө E бол. За тэгээд энэ нь үгийн ихэн дунд орсноор усаа болоод дуудлага жоох өөр болно. Хэдүүлээ үг үзээд эхлэхээр энийгээ илүү дэлгэрүүлж үзье за. За эхнээс нь уншиж үзье. Би ч бас ухаалтай манай сайн авчирсан. Я ю буюу заримдаа гэж бас уншигтай шүү за. Уйгээр уншигдана. Эгээр бас уншигдана за. Томсон нэг гэх юм болов. За болон эгээр. За ийм бас ихшигтэй буюу нийт ихшгүүд нэрээ. За бүгдийг тэмдэглээд авчих. Энэ бол Г үсэг. Энэ Г. Ингээд доотлолтод үргэлжлэнтэй болохоор энэ үсэг. Энэ хоёр чинь хоёулаа ингээд нийлхээрээ ийм үсэг. Амархан уустай. Нөгөө үргэлжлэн чинь бүрхий болоод ирэнгүүт энэ үсэг. Энэ бол хоолойн энэ хэлний үзүүрийн юм шүү за. За тэгснэ. Нөгөө энэ чинь арга ингээд дээрээ зураас нэмдэг инкээрээ Д болчихсон зөө. Тэгээд энэ голдоо зурастай болохоор Т болчихно. За би бол үсгийн дараалал ерөөсөө бичихгүй байгаа шүү. Зүгээр чийжлэхэд амарханаар нь ингэж бичиж байгаа шүү за.
За энэ дээр энэ Г чинь дахиад голдоо нэг юм зураас аваад ирэхээрээ К болчихно. За энэ дээр одоо төлөй эсийн төрлөө өсгөд үзье. Энэ бол эс үсэг, энэ бол Ж үсэг. Энэ бол Ч үсэг. За энэ Ж-ийн зорилгын хувьд номон дээр ерөнхийдөө ингэж бичдэг. Ингээд энэ Ж үсэг. Ингээд бас энэ нь Ч үсэг. Энэ ардаа жоохон ялгаатай байна. Ингээд бос болохоор ямар болох юм бол, хятад болохоор ямар болох юм бол гэдэг гайхах ямар шаардлагагүй. Яг адилхан шүү за. Яг адилхан. За. Зүгээр бичгээрээ л одоо бичгэлэл дээр хүмүүс ингээд ингээд хамаагүй бичдэг байхгүй юу? За. Одоо эднэр дээр нэмээд юу үсэх вэ гэхээр Б-ийн төрлөө үсэх Б. Энэ бол Б. Ингээд ирэхээр П үсэх. За энэ дээр нэмээд энэ дээр биччихье. Энэ бол эр болон ил заяа. Ингээд зарим тохиолдолд эр, зарим тохиолдолд илээр уншигдана. Хэдүүлээ үг үзээд цаашаа тавх ингээд лавшруулад үзэхээр учрыг нь ойлгох юм байна. За эднэр дээр өөр Х үсэг бичих байна. Энэ бол Х үсэг шүү заяа. За одоо энэ дээр нэмээд хэдүүлээ давхар гүйвэлэгч гэж бас байгаа заяа. Энэ нөгөө Г чинь ингээд 2 орчин. Г. Тэгээд энэ дээрээс харахад Д. Д чинь бас давхар гүйвэлэгч. Тэгээд С чинь бас давхар гүйвэлэгч. Ж чинь бас давхар. За. Б бас давхар. За. Эднэрийн хувьд яах вэ гэхээр дуудлага жоохон өөртөө заяа. Одоо жишээ Г, К нэмээ тэ. Д, Т, С, Ж, Ч, Б, П гэдэг аваад үзэх боломжтой болно. Энэ дээр за тэгэхээр яаж юм бэ гэхээр дуудлага жоохон өөрлөлт. Ингээд Г, Д, К болж байгаа хгүй. Д, Д, Т, С, С, Ж, Ж, Б, Б, Т гэдэг ингээд энэ давхар гүйвэлэгчүүдийг дуудахдаа үндсэн энэ Г болон энэ хатуу К хоёроо штэ энэ хоёрын дундуур дуудана. Зүгээр Г гассаё гэхгүй гассаё. Д С С Ж Ж Б Б гэж хөвчтэй хэлээд байгаа шүү за. За ийм байна. Их шиг гүйвэлэгч нь ингээд болоо. За өнөөдөр ингээд их шиг гүйвэлэгчтэй үзье. Энийгээ ингээд сайн манайхаа чийслээд аваад үзье. За яг гэхдээ энэ Г, Д, С, Ж, Б гэдэг энэ үгсүүнүүд шүү дээ. Эднэрийг та нар ингээд хүчтэй хэлэхгүй байлаа гэд их амар ойлгохгүй ч юм уу тийм юм бол гахгүй зэ. Тэгэхээр одоо утга нь бүр амар өөрчлөгдөл. Хэдүүлээ чинь хамгийн гол нь ерөнхийдөө өөрийгөө ойлгуулах, тэр дарааг ерөнхийд нь ойлгох зорилготой байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бүр амар эднэртэй тагсан талаар яана юу болчихоо гэж санаа зовох байхгүй зэ. Тэр яг жаахан юу яа. Тод гिचэлт жаахан тод дууднаа. Улаан тэмдэглэсэн үсгүүдийг. За хэдүүлээ эхнээс нь нэг уншаад үзье. Г, Н, Д,
Т өр л К С Ж Ч Б П Х Г Д С Ж Б. Тэгээд за ингэ болчихж байгаа шүү. Юурээс амархан. За тэнгууд солонгос хэл чинь ерөөсөө юу байдаг ш манайхан. Монгол хэлтэй өгүүлбэрийн бүтцэн адилхан. Яг монголоор юу гэж хэлж байгааг тэр үгээрээ л хэлнэ. Тэгээд миний одоо энэ хичээл зааж эхэлж байгаа зорилго бол зүгээр энд тэгээд 2 сар ажиллаад буцах ч юм уу 1 сар ажиллаад буцах эсвэл бүр харгалзан хэрнээ олигтойсаа өөрийгөө ярьж хэлж ойлгуулж чадахгүй байгаа хүмүүст зориулсан солонгос хэлийг би өнөөдрөөс заанаа. Ихэвчлэн хичээлээ үзээрэй гэж хүсэж байна. За тэгээ би энэ солонгос хэлний хичээлүүдийг ямар хүрээлтээр тавих вэ гэхээр солонгосоос захиалъя гэд кириллээр бичих юм бол гараад ирнэ. Тэр гүрв дээр тавьчин, тэр пэйж дээр тавьчин. Би тэн дээр ингээд лайв хийгээд юм зардаг бас болох гэдэг аахгүй лайв хийн. Тэгээд ер нь лайв хийх газруудаа олцсон байгаа. Одоохондоо эхлэхээр бас арай боломжгүй болчиход түр зогсооцсон байгаа. Ер нь бол 5 сарын 1-ээс агуулгад бүр идэвхтэй лайв хийн гэж бодож байгаа. Уг нь бол энийг ингээд бүр тусдаа хаалттай гүрв дээр заая гэж бодож байсан байхгүй юу? Тэ угаасаа энд чинь юм хэрэгцээ шаардлагатай хүмүүс зөндөө байгаа. Тэгээд би мөнгө төгрөг аваад хаалттай гүрв дээр заандаа гэж бодож байгаа. Тэгээд учиргүй олон цагийн хичээл биш юм чинь. Яг олон цагийн хичээл болгоод мөнгө аваад зааж болно л доо. Тэгтэл за яшиг гэж бодоод зүгээр ингээд өөрийнхөө байгаа мэдлэгийг бусдаагаа жоохон ч гэсэн хуваалцаад зарим хүмүүст жоохон ч гэсэн тусдын болог гэж бодсны үндсэн дээрээс би зүгээр тэр солонгосоос захиал чангууны бараа зарах гэдэг байхгүй юу? Чангуу хэр чинь агуулгах гэсэн үг. Агуулгын бараанууд зарах гэдэг. Агуулгын бараанууд чинь болохоор яаж байгаа юм гэхээр одоо энэ шинсээ, март тэ одоо юу гэдэг нөгөө хомпласа антер гэл тэгээ том аутлетүүдээр зарагдаад үлдсэн одоо ерөөхдөө арьсмааргүй болсон ч юм уу тэ арьсмаар нь цөөхөн өдөр үлдсэн хувцснуудыг агуулгатай тавьчихж байгаа байхгүй. Тэгээ би тэн дээрээс нь маш хямдралтай одоо жишээ нь North Face-ийн пүүрснүүд ч юм уу одоо их дэлгүүрээр ерөөхдөө 180 89 тэ 209 мөс гэл ингээд зарагддаг юмнуудыг би дандаа 50 мянган вон 27 мянган вон ч юм уу те бүр ингээ маш бүр ингээ 70 80 90% хямдралтай би зарж байгаа байхгүй. Арьсмаар нь байхгүй тусмаа улам хямдралтай заяа бүр 90% хямдралтай болно. Тийм хувцснууд бараанууд ерөнхийдөө зарж эхэлж байгаа. Тэгээ тэр пэйж дээрээ ингээд солонгос хэлнийхаа хитэн хичээлүүдийг оруулнаа. Тэгээд бас солонгос хоолны жорнууд бас оруулах гэж бодож байгаа. Ингээд яг хоол өдөрт ч юм уу тий ер нь солонгос хоол ингээд хийхээрээ тэр гой бичлэг болоод оруулах гэж бодож байгаа. Тэгэх юм бол та нар өдөр болгон Монгол хоол иддэг юм чинь ганц нэг удаа ч гэсэн ингээд хөрхөн хоолныхоо жорыг өөрчлөө солонгос хоол ч юм уу хийж үзвэл бас гэр бүлийнхэндээ ч гэсэн сонирхолтой шүү дээ. Тэгээд яг уу бид бас өөрөө солонгос бол тийм айхтарсан хийдэггүй. Гэхдээ хийдэг ганц нэг хоолнууд байна л та. Тэднэрээ гоё хуваалцаад тэгээд бүр гоё одоо юун төлөө энд байгаа материалуудыг авч аваад ганц нэг солонгос хоолнууд хийх гэж бодоод байгаа хгүй. Яг ингээд бүр зориулаад бичлэг болгож оруулахын тулд солонгос хоол өөрөө бас илүү сайн одоо хийдэг хоолнуудаа нэмээд тий нэмээд тэгээд солонгос хоол хийгээд тэднэрээ оруулах гэж бодож байна. Та нар тэгээд миний пэйжийг дагах юм бол яах нь хямдралтай хувцас ахын найн солонгос хэл яг амьдралд хэрэгтэй амьдралд ойр солонгос хэлээ сураад ахын найн дээрээс нь дахиад хоол хийж сурах юм байна шүү дээ. Тэгэхээр солонгосоос захиалъя гэсэн пэйжээ бүгдээрээ дагаарай зөө манайхаа. За тэг өнөөдөр энэ бичлэгийг ингээд дуусгая. Дараагийн хичээл хүртэл энэ өсгөнүүдөө бүгдийг чижилсэн байгаарай. Бүх үсгээ гоё чижилсэн байгаарай. За баяртай.